Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр үргэлжлэж байна. За өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл Trapping Rainwater гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь ямар бодлого вэ гэхээр одоо бид нар мэдэн штэ те нэг хөдөө явахаар ов тоосгод одоо ийм газар байлаа гэж бодоход энэ хэсэгт нь ус тогтчихдээ штэ бороо орсны дараа те ус тогтчдаг. За тэгэхээр энэ усны хэмжээг хэдүүлээ олох ийм бодлого байх нь байна. За энэ бол бидний бодож байгаа хамгийн анхны hard төвчний бодлого lead code дээр байгаа. За гэхдээ энэ хэдийгээр hard гэж байгаа боловч ер нь тэр цаатлын утга санааг нь ойлгох бол энэ бол тийм хэцүү бодлого биш ээ. За хамгийн ихсэд хэдүүлээ эндээс харъя та. Хамгийн ихсэд энэ тиг байна те. Магадгүй энд хэдүүлээ харж үзэхэд энд юу хийж болж штэ. За ихсэд хамгийн хэдүүлсэнд нь array юу гэдэг. За энэ array нь юу илэрхийлэх вэ гэвэл одоо жишээ нь энэ саадных нь өндрийг нь хэдүүлсэнд нь илэрхийлэх нь байна те. Саадны өндрийг илэрхийлэн. За тиг гэвэл бол тиг өндрийн саадтай. Нэг гэвэл нэг өндрийн саадтай энэ байна те. За тэгэнгүүт дараа нь тиг гэвэл тиг саадтай. Тэгээ дараа нь 2 гэвэл 2 саадтай. За 1 2-ын голд орсон учраас энэ 1 гэдэг энэ одоо rainwater ингэж тогтож үрдэжээ те. За тэгэхээр яах вэ? Тэгэхээр яаж энийг бодох вэ? Яаж энд хідэн ширхэг дөрвөлж байгаа. Одоо энэ жишээ 1 орсон байна. Энд 4 орсон байна те. Энд 1 орсон байна. Яаж энийг хідүүлээ хідэн ширхэг одоо нүүд гэх юм уу хідэн ширхэг нүүд ийм ус орсныг яаж мэдэх вэ? За энэ бол магадгүй ингээд intuition буюу одоо тэр зүн совингороо хідүүлээ бодож үзвэл бас амаргүй бодлого шиг харагдаж байгаа бах. За гэтээ trick-ийг нь ойлгочих бол амархан. За магадгүй энд бид нэр ус хадгалж босхоор юм шиг бол харагдаж штэ. Тэгэхэд бол үгүй яагаад гэвэл энэ хажуутаас да ямар нэгэн саад байхгүй штэ. Тэ ямар нэгэн хатуу тэр объект нь байхгүй. Тийм учраас хэдүүлээ ийшээ ус урсаад явчихна гээд хэр их ийшээ ус оруулсан ч ийшээ ус орохгүй гэж хэдүүлээ ойлгож байна. За энд 1 байна. Нэгийн дээр бас энэ ус ингэж тогтож болохоор шүү дээ. Гэтэ хаашаага ямар нэгэн саад байхгүй учраас ус нь алгуулчихна гээд энэ дээр бол ямар нэгэн ус тогтохгүй гэж хэдүүл үзэх нь байна. За хамгийн ихний ус тогтож байгаа хэсэг бол энэ дээр биш үү? Яг тэгвэл энэ 1 байна те. Энэ дээр бол 1 байна. За мөн энэ дээр бол 2 байна шүү дээ. За тэгвэл яагаад энэ 1 тогтож байгаа юм бэ гэвэл энэ хэрвээ 2 байсан бол 2 нь ийшээ урсаад алгуулчих учраас хэдүүлээ энэ хоёрынхоо аль баг дээр нь хэдүүлсэнд нь авч үзэх нь байна те. Аль баг дээр нь авч үзэх ёстой. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ дээр байгаа энэ position дээр байгаа энэ одоо индексийн хувьд энэ индексийн баруун талд нь байгаа хамгийн их хэмжээнд зүүн талд нь байгаа хамгийн их хэмжээнд хоёрын аль багыг нь аваад биччихэд энд бол хэр ширхэх ус орсныг нь хэдүүлж олж болох нь шүү дээ. За зөвхөн энэ дээр биш хэдүүлээ дараачихын жишээн дээр авч үзье. За энэ дээр авч үзье. Энэ дээр 1 ус орж ирж штэ. Энэ дээр 1 ус орж ирж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ position дээр байгаа штэ. Энэ position дээр байгаа. Тэгэхээр зүүн талд нь хамгийн өндөр position дээр байгаа тэр юу хаана вэ гэхээр энэ дээр биш штэ. 2 дээр хамгийн их нь гарч ирж байна. Баруун тал дээр нь хамгийн их нь 3 дээр гарч ирж штэ. За тэгэхээр 3 2-ын аль багыг нь аваад за минимум те 2 3-ын аль багыг нь аваад за тэгээ 2 3-ын аль багыг нь авангуудаа height i-с асчих нь шүү дээ. Тэгвэл хэдүүлсэнд нь энд хэр их ус тогтох боломжтой нь гараад ирнэ гэсэн үг. За height i нь бол мэдээж бид нар бол мэдж байгаа тий. Гадаргаас одоо дээшээ хэр зэрэг явсан бэ гэдгийг нь олж иж хэдүүлээ хэр зэрэг ус орж чадахыг нь хэдүүлээ мэдэн шүү дээ. За манай нөхцөл дээр бол 2-аас 1 байна тий. 2-аас 1. Яг тэгвэл энэ 1 гэдэг доороосоо нэг хэмжээнд одоо дээшээ гарсан байгаа учраас хэдүүлээ тэр хэмжээнд л бид нар ус хадгалах боломжтой гэж хэдүүлээ ойлгож болох нь. За ерөнхий бодлогын санаа бол ийм тухайн position дээр байгаа зүүн талынх нь хамгийн их хэмжээнд баруун талынх нь хамгийн их хэмжээнд за тэр хоёрын аль багыг нь олонгуудаа хэдүүлээ тухайн өндрөөс нь хасчихад хэр зэрэг ус хэдүүлэнд тогтох боломжтой нь гараад ирнэ. За эндээс хэдүүлээ угаас харж болж штэ энд 3 тогтох боломжтой, энэ дээр 2 тогтох боломжтой. Тэгээд
хоёр тогтсон. Энэ хоёр тултлан тогтсон. Тэгэнгүүт доороосоо нэг өргөгдсөн байгаа учраас хэдүүлээ энд нэгийг л агуулж боломжтой гэдэг зүйл гараад ирчихэж байгаа. За тэгэхээр хэдүүлээ ерөнхий бодлогынхоо санааг нь ойлгосон байх гэж найдаж байна. За тэгвэл яаж бодох юм бэ? За ерөн бас хоёр аргаар хэдүүлээ энийг бодож болно. Нэг арга нь бол memory тас дээр илүү ашиггүй. Нөгөөх нь бол memory тас дээр илүү ашигтай. Тэрнээс шууд яг time complexity тас дээр хугацаа одоо ажиллах хугацаа тас дээр бол ямар нэгэн тийм зөрүү бол байгаад байхгүй байх нь байна. За ийм. Ингээд. За тэгвэл хэдүүлээ юу ячиж та. За max r гэж нөгөөдхийг нь max r гэж хэдүүлээ. За яаж байгаа энийг хэдүүлээ жоохон баруун тийш болгоч тээ. Max R гэж Max R гэж. За тэгээд хэдүүлээ хэр зэрэг за яаж байгаа. Тэгээд хэдүүлээ эннийхээ одоо минимумыг олно штэ. За R гэж тээ зүгээр энэ дэр. За энэ хоёрынхоо минимумыг олно. За тгийн хувьд одоо зүүн талынх нь минимум гэхээр зүүн талд байгаа энэ тоонуудын минимум гэхээр тоо байхгүй юм чи угаасаа тийг штэ тээ. Тэгвэл нэгийн хувьд за тэгэхээр нэгийн хувьд одоо зүүн талд нь байгаа хамгийн максимум нь юу вэ гэхээр мэдээч тийг вэ штэ тий. Нэгийн хувьд зүүн тал руу нийтүүлээ авч үзэх ёстой штэ. Нэгийн хувьд бол зүүн талд нь байгаа хамгийн макс нь мэдээч тийг байна. За энэ тгийн хувьд зүүн талд нь байгаа хамгийн макс нэг үйл бол 1 байна тий. Хоёрын хувьд зүүн талд нь байгаа хамгийн макс гэвэл 1 байна. Нэгийн хувьд зүүн талд нь байгаа хамгийн макс гэвэл 2, тгийн хувьд 2, нэгийн хувьд 2, 3-ын хувьд 2, 2-ын хувьд үзвэл энд одоо 3 гараад ирсэн юм чинь 3 гэх нь тий. За тэгвэл хэдүүлээ max r-ыг нь бодож үзвэл нөгөө тал руу явах хэрэгтэй шүү дээ. Ийшиг явах хэрэгтэй. Ийшиг явна. За тэгвэл нэгийн хувьд баруун талд нөгөө хамгийн max нь хэд вэ гэхээр тийг вэ шүү дээ тий. Тэгвэл 2-ын хувьд бол 1 байна. Нэгийн хувьд бол 2 байна. За 2-ын хувьд бол 2, 3-ын хувьд бол 2. За ийшиг бүгдээр 3 болоод ирнэ тий. 3. За яагаад тэгж нэг вэ гэхээр нэгийн хувьд ийшээ үзнэ, 2-ын хувьд ийшээ үзнэ, нэгийн хувьд ийшээ үзнэ гэд хэвчээ бол дандаа тухайн одоо тооныхоо баруун талд байгаа тоонуудын хамгийн максуудыг нь олоод яваад байна. За тэнгуү хэдүүлээ минимумыг нь олно шүү дээ. Одоо энэний хувьд бол минимум нь бол max R2-ын минимумыг нь олно. За тэнгуүд тик байна тий. Тэнгуүд энэ дээр бол тик, энэ дээр 1, энэ дээр 1, 2 1 тик. За тэнгуүтэй хэдүүлээ энэ минимумаас энэ тухайн өндрийг нь хасах ёстой шүү дээ. Минимумаас тухайн өндрийг. За хаслаа гэж бодоход хасах тоо гарвал мэдээж тэр бол боломжгүй гэдгийг нь бид нэр эндээс харчиж болно шүү дээ. Хасах тоо гарч байгаа юм чи угаасаа бид нар нэмэх тоо гарч ижил ямарваа нэгэн тэр юг хадгалж босхоос биш, тэр усыг хадгалж босхоос биш, хасах тоо гарвал бүр доошоо орчихно гэсэн үг шүү дээ. Тийм учраас юу яах боломж байхгүй. За мэдээж тгээс тгийг хасж байгаа. Тийм учраас энэ дээр тгээс одоо хасах нэгийг хасна тгээс хасах нэг гэсэн үг шүү дээ. Тийм учраас хасах нэг гарна. Тийм учраас энэ бол тэгтэй тэнцүү. Нэгээс тгийг хаслаа нэг гарна. Тэгэхээр энэ бол хамгийн анхны одоо энэ биш шүү дээ, тийм. Энэ ус хадгалж босхоор. За нэгээс хасах нь 2 гэхээр мэдээж бол энэ дээр бол босхгүй. 2-аас хасах нь 1 гэхээр энэ дээр бол 1. Тэгэхээр одоо энийг хэлж штэ. Энэ 1 гэж гарч ирсэн. За тэгвэл 2-аас хасах нь тг гэхээр 2. За энэ дээр хэдүүлээ энэ 2-ыг нь осчсоо. Бид нар бол мэдэж байна. Яг тэгвэл max одоо зүүн талд нөгөө баруун талд нөгөө 2 max-ийн минимумыг нь олчиж байгаа тий. Max нь бол байгаа гэдэг нь ойлгомжтой. Минимумыг нь хэдүүлээ олчсоо. Тэнгүү тухайн өндрөөс нь асахаар бид нэр хэрэг юу гаргаж болохыг нь одоо мэдж болно. За энэ дээр бол 1. За энэ дээр бол хасахтаа гарч ийн. Энэ дээр бол тиг. Энэ дээр бол 1. Энэ дээр бол хасахтаа гарч ийн. Энэ дээр хасахтаа гарч ийн. За бүгдийг нь нийлүүлээд үзвэл 1 2 3 1 2 4 5 6 гэхээр 6 гэдгээр гарч ийн тий. Бид нарт бол энэ хариу гаргаж. За ингэж бодох нь биднэрт бол ашиггүй. Яг тэгвэл бид нар илүү memory ашиглаж бодож байгаа учраас бидний хувьд бол memory-гийн хувьд бол энэ бол ашиггүй. Энээс илүү бодолт ямар бодолт байгаа юм бэ гэвэл за бид нар бол өмнө бодож исэн бодлогоо бол мэдж байгаа тий. Нөгөө юу яадаг тухайн юунаас нь өөр бусад одоо тухайн
тооноос нь бусад тоонуудыг нь үржүүлээд тухайн байранд нь хийдэг тэр бодлогыг мэдж байгаа тий. Тэр бодлоготой ерөнхийдөө төстэй бодогдно гэсэн үг. За тэгэхээр ямар байдлаар бодогдож болох юм бэ гэхээр хэдүүлэн мэдээж max left хэрэгтэй. За мэдээж хэдүүлэн max right хэрэгтэй. За энэ бас ямар нэг array явах хэрэггүй, зүгээр pointer, зүгээр нэг хувьсгч бол байхад болно тийм ээ. За тэгэхээр max age нь хаанаас эхлэх вэ гэхээр за хэдүүлэн энэ дээр дахиад бичье. Юугаа 1 тик 1 тик 2 1 тик 1 3 2 1 2 1 ээж нь эндээс гисэн R нь эндээс гисэн шүү дээ хоёр талаасаа хоёр pointer-оор хийдүүрээ бодож байна. Одоо нөгөө two pointers гэдэг аргаараа бодож байгаа байхгүй. За тэгэхээр max R нь хаанаас эхлэх вэ гэвэл max R нь 1-ээс гисэн, max age нь 1-ээс гисэн тийм ээ. За тэгэхээр max R нь 1-ээс эхэлсэн, max age нь 1-ээс эхэлсэн. За тийм учраас хэдүүлээ яах вэ гэхээр two pointers ч хоёр тишээгээ яваад дундаа уулзах хэвээр тэр бодлогын аргыг хэдүүлээ two pointers гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр энэ ямар нөхцөлд хэдүүлэн юу яаж уулзч болох юм бэ гэхээр за хэдүүлээ race гэдэг нэг хувьсгч авчи. За race дээр хэдүүлээ үр дүнгээ хадгалнаа. За хэрвээ max R нь max age-ээс илүү байх үед age-ийг явуулна. За тэгэхээр бидний нөхцөлд бол max R нь илүү биш үү, 1 биш үү. Тийм учраас хэдүүлээ age-ийг явуулна. Age-ийг явуулахаас өмнө хэдүүлээ яах вэ гэхээр max age-ийг шинчирчнэ. Тэгэхээр хэдүүлээ угаасаа энэ дээр ямар нэгэн юу хадгалж босхгүйг нь хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Тийм учраас хэдүүлээ шууд max age нь бага байгаа юм чинь age-ийг шинжлээд age-ийг ийшээ аваачаад тэгээд хэдүүлээ тухайн байгаа хайтаас нь хасаад үзчихэж штэ max-ыг. Тэгээ энэ дээр одоо тэгэхээр шинжтэнгүүтээ max-а шинжлээд нэг уулгаад тэгээд тухайн байгаа хайтаас нь хасаад үзчихнэ. Хэдүүлээ. Хэрвээ угаасаа шинжлэхдэггүй бас тэр өмнөх max age нь илүү тоо байсан гэдг нь ойлгомжтой гэдгийг нь хэдүүлээ мэдэгдэж штэ тий. Тэгэхээр энэ хүртэл байгаа тоонуудаас хамгийн max нь хэрвээ тухайн тоо бол 1 гэдэг тоо бол угаасаа тэр юу яахгүй нь ойлгомжтой штэ. Тэн дээр ус тогтохгүй нь ойлгомжтой. За тийм учраас max age-ээс хасах нь height age гэж хэдүүлээ бодох нь штэ. L дээр нөхцөл нь. За тэгэхээр нэгээс хасах нэг гэхээр угаасаа race шинжлэхдэггүй нь ойлгомжтой. За нэг гэ тэнцчихлээ. За яг хэдүүлээ age-ийг явуулчих та тий. Age-ийг явуулаад үзсэн чинь энэ дээр тиг ирлээ. Тиг ирээд max age-ийг шинжлэх гэсэн чинь max age угаасаа нэг юм чинь тгээс илүү гэдэг нь тодорхой. За тэгэхээр энэ дээр бас хэдүүлээ юу мэдж байгаа вэ гэхээр ус тогтно гэдгийг хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Тийм учраас нэгээс хан тиг тэнцүү нэг. За хэдүүлээ энийг яаж мэдээд байна вэ? Яагаад бид нэр энэ R-ыг тоож үзэхгүйгээр зөвхөн нэг талтай бодож чадаад байна вэ гэхээр хэдүүлээ угаасаа өмнөх бодлого хараад үзэхэд хэдүүлээ минимумыг нь авч бодож байгаа шүү дээ. Тийм учраас минимумыг нь авч бодож байгаа учраас угаасаа R2-оо харьцуулаад үзэхэд S нь бага байсан учраас энийг бид нэр хийж чадж байгаа учраас энийг бид нэр шууд S дээрээ зөвхөн хийж болно гэдгийг нь мэдчихэж байгаа байхгүй. За дараа нь хэдүүлээ S-ийг мэдээж шинжилсэн яагаад гэвэл R-аас бага учраас. За тэгэнгүүт 2 байна. Энэ дээр 2-2-оос нь 2 race дээр бол ямар нэг нэмэгдэх юм байхгүй тий. Энэ удаа хэдүүлээ R-ыг шинжилсэн. Нэг байгаа учраас бага байгаа учраас S-ээс бага байгаа. R-ыг шинжилсэн. Одоо тэгэнгүүт R нь 1 байсан бол 2 болж ирнэ шүү дээ тий. 2 болж ирнэ. Ямар нэг өөрчлөлт гарахгүй энэ дээр бол ямар нэг өөрчлөлт гарахгүй. За тэгэнгүүт 2-2 гэж тэнцсэн юм чи за хэдүүлээ ээж-ийг явуулчих та тий тэнцсэн байхад бол ямар ч тийм юу байхгүй. За ээж-ийг явуулсан чинь одоо бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Энэ хоёрыг харьцуулаад үзсэн чинь угаасаа 2 нь илүү байгаа. Тийм учраас зүүн талд нь байгаа max нь угаасаа эндээс илүү байгаа гэдгийг тодорхой юм чи энэ дээр ус тогтно гэдгийг хэдүүлээ мэдчихэж байгаа. За тэгээд ус тогтно гэдгийг мэдчихэж байгаа учраас max age-ээс тухайн age дээр байгаа height-ыг хасахаар энэ бол 2 болж ирэх нь шүү дээ. Нэмэгдээд. 2-аас 1 дээр нэмэгдээд 2 болж ирэх нь. За 2-1-ийг мэдээж 2 нь бага, 1 нь бага. Тийм учраас 1-ийг явуулсаа, ийш явуулсаа. За тэг дээр байна.
За тэгтэр байгаа учраас мэдээж 2-аас тиг гээд угаасаа энэ age-ийн max age бас шинжлэхдэггүй шүү дээ. За тэгэхээр энэ дээр өөр 4 болж ирэх нь. За тэгвэл age-гээ дахиад баруун тишгээ явуулна тийм ээ. Дахиад баруун тишгээ явуулсаа энэ дээр ирлээ. Max age-с high дээр. За угаасаа max age-ийн шинжлэхдэггүй гэдэг нь бол тодорхой. За тийм учраас энэ дээр бас 5 гэдэг тоо гарч ирэх нэ. Нэмэгдээд. За тэгвэл age нь дахиад ийшээгээ ирнэ. Ийшээгээ ирээд 3 дээр ирлээ. 3 дээр ирэх үед угаасаа мэдээж бидний хувьд бол max age нь шинжлэгдэнэ гэдгийг хэдүүл явж мэдчихэж байгаа тий. 3 бол шинжлэгдэнэ. 3-аас 3 тиг энэ дээр бол нэмэгдэх ямар нэг юм байхгүй. За R-ыг хэдүүл явуулна. R-ыг ийшээ явуулаад үтсэн чинь хэдүүл баг тоо гараад ирлээ тий. max R-аас баг тоо гараад ирсэн чинь max R-аа шинжлэх ямар нэг шаардлага байхгүй. Зөвхөн хооронд нь хасаас нэмчихэд хэдүүлсэнд нь болсноо. Ерөнхий бодлогын санаа бол дээдлийн санаатай бол ижилхэн гэхдээ хамаагүй бага одоо юун дээр хэдүүлээ ажиллаж штэ тий. За мэдээж R бол ижилхэн тийм учраас ratio 6 гэдэг хариугаараа гарах нэ. За ерөнхий бодлогын санаа бол ийм тайлбар хэтэрхий урт байсан бол хүсэл үчи гэхдээ энэ бодлогын хувьд бол одоо hard төвчний бодлого учраас энэ кейсээр арга байхгүй. За хэдүүлээ бодолт руугаа оръё. За бодолт нь бол одоо хэдүүлэнд бол ойлгомжтой шүү дээ. За age-с ихсэн R гэдэг хэдүүлэнд нь 2 pointer байх хэрэгтэй. За 2 pointerтэй болсон. За тэнгуүт хэдүүлэнд нь мөн left max гэдэг зүйл хэрэгтэй те. Зүүн талд нь байгаа хамгийн max element. За хамгийн их хэсэгтээ бол мэдээж high дээр-ээс ихэрчж болно. За тэнгуүт дараа нь right max хэрэгтэй. За тэр нь бол high дараас ихэрчж болно. За тэгээд хэдүүлэнд нь ямар нэгэн бидний хариу хадгалж явах зүйл хэрэгтэй. За хэдүүлээ яах вэ гэвэл R2 нь ээж нь араасаа бага авах үед ажиллана тий. Энэ хоёр зөрөөд юм уу давхцаад явчихвал хэдүүлэнд бол ямар нэгэн юу байхгүй шүү дээ. Ажиллах юу бол байхгүй шүү дээ тий. За хэрвээ left max нь right max-аас бага байх үед хэдүүлээ яах вэ гэдгийг авч үзье. Тийм учраас одоо энэ жишээнд нөгөө нэг өмнөх жишээн дээр шүү дээ тий. Одоо нэг тиг 2 байгаа юм чинь тиг нь мэдээж бага байгаа юм чинь баруун тишээ ээж нь шилжих нь тодорхой. Тийм учраас өөр одоо өндөр рүү очсон учраас хэдүүлээ юугаа left max хэдүүлээ шинжлэх ёстой. Шинжлэхдээ за мэдээж left max-ийн аль нэг max-ыг нь лавна шүү дээ. Угс left max дээр max-ыг хадгалж байгаа юм. Тэнгүүд race дээр хэдүүлээ нэмж явна шүү дээ. Left max-аас тухайн өндрийг хасна тий. Тухайн өндрийг хасна. За нөө эсрэг нөхцөлд яах юм бэ гэвэл R-ыг байхгүй болгоод гинэ. R-ыг зүүн тишээгээ шилжүүлээд тэгээ right max-а шинжилсэн хэдүүлээ. Right max-а шинжилсэн. Яг л шинэ өндөр дээр очиж байгаа юм чинь тий өөр юу гараад ирнэ шүү дээ. За тэгэнгүүт race дээр хэдүүлээ нэмж явна. За right max-аас хасдаг нь height R. За ерөн ингээл бодлого бол болчихж байгаа. За хэцүү бодлого ойлгоход бол хэцүү. Гэхдээ бичигдлийн хувьд бол амархан. За хэдүүл нь алдаа гарсан байна. За энэ дээр би бол нэг юм дээр 2 хувьсаг зарсан байна. Тэрэн дээр алдаа гарчээ. За ерөнхийдөө бол энэ бодлого бодох хамгийн супер арга байх нь байна. За бодлого бол ойлгоход хэцүү. Тийм учраас өөрсдөө одоо олон дахин удаа давтаж хийх ёстой энэ бичлэгийг бас сайн үзнэ гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За дараагийн хичээлүүд дээр ямар бодлого бодуулахыг хүсэж байгаа вэ гэдгийг комент хэсгээр бичвэл би бас бодоод өгч чаднаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлд хамт байсан та бүгдтэй баярлалаа.